Манай улсын хүн ам өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар цэрэг нэртэй 18 хүн, цэрэг хүү нэртэй 6, шин цэрэг нэртэй 3 хүн, цэрэгийн баяр нэртэй 2 хүн тус байна. Түүнчлэн дайчин хурандаа нэртэй тус бүр 13 хүн, байлдагч нэртэй 9, генерал нэртэй 7, хошууч нэртэй 2, дэслэгч нэртэй 1 хүн байна. 1921 оны 3 дугаар сарын 18-ны энэ өдөр одоогийн Сэлэнг аймгийн Алтанбулаг сумаас ардын журамт цэргүүд Хяактыг гамин цэргээс чөлөөлсөн тухай монголчуудын бослого нэртэй мэдээг Жанжин Сүхбаатарын даалгавраар Монтан мэдээлэл хэмээн Оросын мэдээллийн агентлаг Ростагийн нэрээр дайлтаа руу уламжилж байжээ. Энэ нь манай улсын гадаад руу илгээсэн анхны цахилгаан мэдээ болсон байна. Мэдээг тухайн үеийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн Иван Демко бичжээ. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 105 жилийн эд зориулсан зэвсэг техникийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлгаа гаргах, цэргийн өргөтний бүртгэл хийх, цэргийн төв эмнэлгийн эмчнэрийн үзлэг зөвлөхөө, үндэсний батлан хамгаалах их сургуулийн эсэлтийн мэдээлэл зэрэг үйлчилгээг мөн үзүүлж байна. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан алдар спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн Баатар Гавьяат тамирчин Гүндэгмад хурандаа цолхолгожээ. Хийн гар бууны 10 болон 25 метрийн дасгалд цэц сорж, дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хувийн болон багийн төрөлд хүрэл. 2008 оны Бээжингийн Олимпиас мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр 2016 оны энэ өдөр дэд хурандаа болж байжээ. Комедийн амар төвшингийн үүсгэн байгуулсан Либертар намыг улсын дээд шүүх бүртгэж авчээ. Тус намыг бүртгүүлэх хүсэлтийг 2023 оноос гаргаж байсан ч удаадараа буцаагдж байсан юм. Харин энэ удаад холбогдох шаардлагыг гүйцээсний учир бүртгэн авснаар дээд шүүхэд бүртгэлтэй 38 дахь нам боллоо. Намын дараагаар Оргил Эрдэнэ ажиллана. Брэдэд ойрхон 2 удаа газар хөдлөлөө. Үүний нэг нь 17-ны өдрийн 21 цаг 53 минутад Окинский аймагт бүртгэгджээ. Харин хоёр дахь нь өнөө өглөөний 4 цаг 55 минутад Өвөр байгалийн хязгаарт бүртгэгдсэн байна. Окинский аймагт болсон газар хөдлөлт нь 3.5 магнитудын хүчтэй байсан бол Өвөр байгальд бүртгэгдсэн газар хөдлөлт 4.5 магнитуд байжээ. Ice Globe-ийн цөөхөрмөн мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.